Өчигдөр цагийн урд мэдээллийн хөтөлбөрөөр Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн хэсэг ажиллагчид үндэсний зөвлөлд хандам мэдээлэл хүргүүлж, ерөнхий захирал оюун дарын үйл ажиллагааг шалгуулах шаардлага тавилаа гэсэн мэдээлэл цацагдсан. Үүнтэй холбогдуулан Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ерөнхий захирал оюун дараас тодруулга авлаа. Орой минь төргий цагийн урд нэвтрүүлгийн байнгын үзэгчид та бүхэн өчигдөр буюу 11-р сарын 8-ны өдөр гарсан шуурхай мэдээг үзээд нэлээд таагүй байдалд орсон баг. Тэгээд ийм учраас бас энэ байгууллагын удирдах байгаа хүний үед бяцхан тайлбар хийж үзэгчдээсээ хүлцэл өчье гэж бодсон юм аа. Өчигдрийн энэ шуурхай мэдээнд гарсан зүйлс бол одоо хитрхи нэг талыг барьсан манай байгууллагын эрхэмлэж явдаг ёс зүй, зарчим, үнэт зүйлийг ноцтой зөрчсөн ийм үйлдэл болсон. Ийм учраас үзэгчдэд таагүй байдалд хүргэснийхаа төлөө ийм үйлдэл гаргасан цөөхөн тооны ажилчдынхаа нэрийн өмнөөс хүлцэл өчөж байгааг хүлээн авна уу? Мөн уг мэдээлэлд дурддагдсан хамтран ажиллагч байгууллагууд компаниас хүлцэл өчөж байна. Ингээд үе үеийн түүхтэй 50 жилийн одоо түүхийг илээж байгаа энэ байгууллагын уран бүтээлчид өнөөдөр үйл ажиллагаагаа хэвэн явуулж байгаа. Энэхүү өчигдрийн мэдээлэлд дурддагдсан бүх асуудлыг хууль шүүхийн журмаар одоо шалгуулж, тогтоож байгууллагынхаа албан тушаалынхаа болон хувь хүнийхээ нэр төрийг сэргийлэх болно. Ингээд үзэгчид та бүхнээсээ эвгүй байдалд оруулж, цочроож, балмагдуулсандаа уучлалт хүсэж байна. Хүлээн авна уу?